Хууль тогтоогчид бодилсан байж болох уу? Гэвэл үгүй. Оросын холбооны улсын хуулийг төрийн думын гишүүд ихэвчлэн зохиотгүй нь харагдаж байна. Жишээлбэл, дохын халдвараас сэргийлэх хууль 1990 оны дунд үед түүнийг Демпийн хэлсэн ёсоор үг бүрчлэн бичжээ. Хүн амд дохыг заавал онцлох журам нэвтрүүлэхийг оролцсныхоо төлөө тэд 20 арга хэмжээ авахар занл хийсэн гин. Хэрв ямар нэг хэлбэрээр дохын тахлын эсрэг арга хэмжээ авбал Оросд зээл өгөхгүй гэж занл хийлсэн. Хүн амын өсөлтийг төр зогсоож хүн амыг зээлээр сольсон нь улс төрийн практикт тахал судлалын түүхэнд гарсан анхны тохиолдол байсан. Энэ зээлийн талаар нэлээд олон зүйл ярилцсан шиг байдаг. Хүн амд юу тохиолдож байгаа нь илэрхий байна. Энэ хуулийг батлах үед Орос оронд дохын халдвартай 400-аад өвчтөн байв. Одоо зөвхөн санамсаргүй төвүүрээр аль хэдийн 600,000 гаруй халдвартай тохиолдол илэрсэн бөгөөд тахлыг зогсоох бодолгүй байна. Хариулт нь үхсэн мэт чимээгүй байх. Тийм ээ, бид та нарыг устгах болно гэж хэн ч хэлдэггүй. Хүний эрхийг дээдлэх, ардчлалыг бэхжүүлэх, ардчлалын үнэт зүйлийг ойлгуулах гэсэн нэрийдлэр улс орнуудын хүн амыг устгаж хөнөөх ажил үргэлж явагддаг. Устгалыг ийм хэлбэрээр хийдэг. Өөрөөр хийгддэггүй. Хэрвээ золиосны хүмүүс эсэргүүцэхгүй бол илүү хурдан гол нь хямдхнаар үр дүндээ хүрнэ. Гол нь золиоснуудад өөрийнх нь төлөө хийгдэж байгаа гэж итгүүлэхэд хэрэгтэй. Шинэ вакцин болон үр нь ямар чадалтайг нийгэм төсөөлж чадахгүй байна. Биологийн ухааны доктор Ирина Ермекова нь шинэ үр ямар чадалтайг мэддэг цөөхөн хүний нэг. Түүний судалгааны хүрээ нь ГМО буюу генийн өөрчлөлтөө организм. Яаж генийн өөрчлөлтөө организм бүтээчих вэ гэж айсан. Үүнийг эмгэх төрөгч бактерийн тусламжтай хийсэн. Энэ бол эмгэх төрөгч, хавдар үүсгэгч хөрсний бактери. Байгаль дээр оршиж өвчин үүсгдэг. Энэ харж байна уу? Модонд хавдар үүсгэсэн байна. ГМО бүтээсэн гол компани нь Monsanto. Тэд байгаль дээр байдаг эмгэх төрөгч механизмыг судлаад бүх хүнсийг ийм болгосон. Тэгээд л бодоод үз. Хэдэн жилийн өмнө Monsanto-нд бусад үйлдвэрлэгчид Rockefeller-ийн фонд, Bill ба Linda Gates-ийн фондуудтай хамтарч дэлхий дээрх үр хадгалдаг хамгийн том агуулгуудыг санхүүжүүлсэн. Норвегид хойд туйлаас 100 км зайтай энэ үрийн агуулга оршдог байна. Түүнд бараг бүх ургамлын төрлийг цуглуулсан. Гэвч үүнээс хинч юу ч авах зөвшөөрлгүй байв. Дэлхийн сүрэл болох үед зориулагдсан гэж албан ёсоор танилцуулсан боловч үр авахыг хүсэгчид энэ төслийн спонсороос үр тус бүрээс нь шууд авдаг байв. Үнэндээ бол байдал шал өөр. Жишээлбэл яг энэ үед Мексикт боловсруулсан эрдэнэ шиш ирсэн байдаг. Энэ бол генийн өөрчлөлттэй тусгай эрдэнэ шиш байв. Идэвхүйцэн үрийн шингэний уургийн гадаргуу зориулсан эсрэг биеийг нийлэгжүүлж генийн өөрчлөлтөнд оруулсан байна. Энэ эрдэнэ шиш нь жирэмслэхээс сэргийлэх хүнс болж хувирчээ. Крушеваас хойш Оросд эрдэнэ шиш санал болгохоо болжээ. Тэгээд бидэнд шинэ лувн зохион бүтээсэн гин. Цасан дунд ургадаг лувн бүтээсэн. Сайн шалгасан юм уу? Хортой юм биш вэз гэж биднийг асуухад энэ манай асуудал биш ээ гэж тэр хариулсан. Тэгвэл хэний асуудал юм дээ гэхэд юуг шалгахыг засгийн газар шийднэ гэсэн юм. Ирина Ермаковагийн хархнууд дээр хийдэг туршилтыг үндэстэн дамжсан компаниуд хүмүүс дээр хийдэг. ГМО нэмэлтийг хүнсэнд нэмсний эцэст хархны үхэл ихсч, гүйцэд хөгжөөгүй зулцах төрж, амьтдын зан араншин хүртэл өөрчлөгдсөн юм. Хархнуудаар бага зэргийн саадыг давуулах туршилт хийсэн юм. Трансгенер тижээсэн харх энэ саадыг давж чадахгүй байлаа. Бага зэрэг саадыг амьтанд давж чадахгүй байх гэдэг чинь юу гэсэн үг вэ? Юу болоод байгаа? Трансгийн шар бурцаг ямар хэлбэрээр нөлөөлж байгааг судлаж ойлгох хэрэгтэй юм. Гэвч миний судалгааг шууд зогсоосон. Намайг энэ чиглэлд ямар нэг судалгаа хийх, тэрч байтугай ярихыг хүртэл хоригдсон. Гэсэн ч ГМО өсгөр тараах ажил үргэлжилсээр. Ногоон хувьсгал, хөдөө аж ахуйн яамны орчин үеийн технологи, агро бизнесийн шинжилэл хэмээх гоё үгээр хэлдэг болохоор үүнийг сэжиглэхэд хэцүү.
Хэвлэлд энэ талаар аль хэдийн хувилдааны онол гэж бичих болсон. Доктор Ермаковлов доромжилсан маягтай энэс нь харин ч зөөлөн байгаагийн илрэл юм. Түүний дүгнэлтийг хинч одоо хүртэл няцаагаагүй байна. Тэр ч байтугай ижил туршилтч хийгээгүй байгаа. Австралид бас үүнтэй төстэй судалгаа хийхийг хүсч би институтын захирал эрдэмтэн эмэгтэйтэй харилцсан юм л да. Тэр санхүүжүүлнэ гэж амласан ч үүний дараа түүн лүү интернетээр зохион байгуулалттай дарамт үзүүлсэн учраас тэр татгалзсан. Янз бүрийн буйны вакцинууд тараасантай зэрэгцэж, вакцины дараах хүндрэлүүд ноцтой хэснийг холбож тайлбарлах баримт алга байна. Буйны байгууллагын төлөөлөгч нар шалгахын оронд шал өөр ажил хийж байна. Зөвлөлт холбоотуулсан үед вакцин тарихгүй байх удирдлага байсан. Одоо алга. Сахуу, кор, саас ажилт байхгүй байхад хүүхдүүдийг дархлаажуулсаар байна. Дараа нь харин хүндрэл гардаг. Тэгвэл хийх ямар хэрэгтэй юм? Хүүхдийн эмч нар вакцинжих шаардлагатай юу үгүй юу гэдгийг эрүүл ухаанаараа бодож дүгнээд ээж нарт зөвлөх ёстой байтал өнөө үед вакцина тариул гэж эхэлж шаарддаг нь эмч нар өөрсдөө болчиход байна. Уг нь эмч нар өөр механизмаар ажиллах ёстой шүү дээ. Миний гарт вакцинаар туршилт хийгдэж байна гэдгийг нотлох бичиг баримт Екатеринбург хотоос ирсэн байна. Энд 10 хотын хахуул авсан хүмүүсийн нэрсийн жагсаал байгаа. Сурвалжлагч нар надаас энэ мөнгийг улс төрийнхэн авсан уу гэж асуусан. Үгүй. Эмч нар энэ мөнгийг авсан гэж хэлсэн. Энд хахуул авсан эмч нарын овог нэр авсан долларын хэмжээ байна. Хараач энд Екатеринбургийн эмч нар хамгийн ихийг авч. Бид нар ямар хичээгүй ажиллаа вэ? Та энэ бичгийг яаж олгоо? Амархан олцсон. Над руу эрүүл мэндийн яамны үнэнч ажилтнууд уцаар мэдэгдсэн. Энэ бичиг шүүх прокурорын газарт очсон уу? Мэдээж тэдэнд л илгээсэн. Галина Петровна нэг амралтаараа иймэрхүү баримт бичгийг цуглуулахар шийдээд усан онгоцоор Волга мөрнөөр хөвж байжээ. Волгоградад зогсож байх үед нь түүний өрөөг тогшов. Намайг хаалга онгоолгож өгөхөд Галина Петровна би холбооны аюулгүй байдлын албанаас явж байна. Танаас том юмгүй гээд өвдөглөөд сууж байсан юм. Английн том эмийн компани вакциныг энтхийн хүүхдүүдэд тарьсан талаар шалгаж өгөх талаар юм. Энэ зүүчийн байр суурь нь вакцин шин бишээ. Хүүхдүүдэд гаргасан хүндрэл нь санамсаргүй тохиолдол гэсэн ч хуулийн байгууллага шалгахаар шийджээ. Яагаад шин биш гэж урд нь тэнд салхин цэцэг байгаагүй. Одоо ол гарсан байна. Тэгвэл хамт хийсэн бусад 3 вакцин нь бас ямар үр нөлөө өгөхийг хэн ч мэдэхгүй. Харин шүүх хурал дээр эцэг эхийнхэн зөвшөөрсөн гарын үсгийг харуулсан. Энэ нь зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнуудад заавал хийгддэг ёс болсон ажил. Тэд хаа сайгүй ингэж л ажилдаг. Миний гарын үсэг зурсан энэ цаасыг надад өгчихсэн. Би вакцины өрөөний үүдэнд суугаад цаасаа харлаа. Бичгэн дээр би танилцсан гэдэг дээр гар үсэг зурчиж. Хэн надад вакциныг танилцуулчихсан болоо гэж би санахыг хичээв. Тэрч байтугай вакцины дараа юу болохыг би мэдэгчгүй. Ингэж хүүхдүүд дээр хийх туршилт бүрэн хууль ёсны үндстэйгээр үргэлжилсээр байна. Манай улсад хууль сахиулах байгууллагууд харын хяналт муутайгаас болж дархлал биологийн салбарынхан хахуулыг ирээ зэргүй авсан байж энэ салбарыг үнэгүй болгож байна. Гадаадын компани манай хүүхдүүдэд вакцины туршилтыг хийж байна. Жишээ нь Уман хүзүүний хавдрын эсрэг болон бусад вакцинууд. Манай эрүүл мэндийн яамыг ашиглан вакциныг хүүхдүүдэд хийлгэхийг хуульчилж чадсан. Манай хуулийн цорхыг овжин ашиглаж эмч нарыг гар хөлөө болгож байна. Зөвхөн дотоодын вакцин тарина гэдэг хууль байхгүй. Ядуу буурай орны хүмүүсийг лабораторийн туршилтад оруулж байгаа нь мөсөн уулын зөвхөн ил харагдаж байгаа хэсэг. Ерөнхий сайдын туслахуудын дурдсан эмийн сурталчилгаанд хүний папиллома вирусын эсрэг вакцин нь Уман хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин юм гэж мэдэгджээ. Харин мэрэгжилтнүүд үнэн хэрэгтээ тийм биш гэцгээж байна. Хэрвээ бүх зүйл энгийн байсан бол хавдрын эсрэг вакцин хийгээд гүйцээ.
Бурхан минь. Тэгвэл бүгд жаргалтай байсан. Энэ вакцин хамгийн түгээмэл бөгөөд түрэмгийн эсрэг төрөгчийн эсрэг бие үйлдвэрлэх зориулттай. Гэвч энэ папиллома вирус нь хавдар үүсгдэг цорын ганц шалтгаан гэсэн нотлохоо огт биш. Удамшлын хувьд өртөмхий. Дээр нь хямралын үедээ. Дээр нь папиллома вирусээр халдвал энэ нь бие махбодод атомын дайныг эхлүүлж хавдар үүсгэж болдог. Магадгүй л юм. Гэвч судлаач нар энийг зогсоохгүй байна. Жишээлбэл Ставропольскийн мужид өнчин охтыг эрсдэлтэй бүлэгт оруулжээ. Энэ туршилтанд Эмин компани ашиг олсон. Папиллома вирусын вакцин нь одоогоор хамгийн үнэтэй нь нэг удаагийн вакцинжуулалтаар 15,000 рубль зарцуулдаг байна. Өнчин охид асрах газарт 200 орчим тонн дархлаажуултан зориулж худалдан авсан. Вакцины дараа манад одоохондоо ганц ч хүндрэл гараагүй байгаа. Хэсэг хугацааны дараа тэдэнд үзлэг хийж вакцины үр нөлөөг шалгана. Шинжээч нарын үзэж байгаагаар тодорхой вакцин эсвэл ийм бэлтгэлийг сонгохдоо дотоодын эмийг биш, гадаадын хүмүүнлэгийн тусламжийг хэрэглэж байгаа нь гол аюул юм. Энэ нь үндэсний аюулгүй байдал аль хэдийн занал хийж байгаа билээ. Хөөх, ямар сайхан юм бэ? Хэрвээ тэндээ бас хэрглэж байгаа бол хэн танд сайныг нөх юм? Тэд ихэвчлэн хаашаа зөөдөг вэ? Бидэн лүү. 3 дахь орн руу зөөдөг. Яагаад гэвэл Франц вакцина өөрсдөө үйлдвэрлэдэг. Япон вакцина өөрсдөө үйлдвэрлэдэг. Жишээ нь Францад нэг хүүхдэд вакцины дараа ямар нэг хүндрэл гарлаа гэхэд тэд энэ бүтээгдэхүүнийг дахин нэг удаад хаадаг. Ийм тохиолдолд гарсан талаар интернетэд байгаа. Манай орн руу юу зөөгөөд байгааг хэн ч тодорхой хэлж чадахгүй байна. Далайцтай судалгаа, тоног төхөөрөмж, мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй зүйлс маш үнэтэй байдгаас шалгалт нь ёс төдий болж хувирсан. Авчирсан зүйл нь анх амлсан шигэ байна уу гэхэд үгүй юм шиг. Түүнээс гадна манай өндөр албан тушаалтай хүнд сурталтнууд Орос төвөнд төвлөрсөн ариун цэвэр тархвар судлалын хяналтын систем хэрэгтэй юм уу гэцгээдэг. Хэрвээ үүнийг татан буулгавал мөнгө хэмнэн шүү дээ. Яг юу хэмлэх гээд байгааг бид Оросын шинжлэх ухааны хүрээлэнгийн нэгнээс олж мэдхээр шийдлээ. Бид бас мэрэгчлэнүүдэд гаднаас ирсэн том хүний папиллом, улаан бурхан, улаанууд, саас ажилт, цус задрах пневмококкийн хадварын эсрэг вакцинуудыг өгч шалгуулсан. Хариу нь бараг бүгд аюултай вакцинууд гэж гарлаа. Гэсэн ч дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй гаднаас худалдан авахыг тууштай үргэлжлүүлсээр л байна. Англичууд бууга тоолсгоны нунтгаар цэвэрлэхэ болчихж тэдний зэвсэг шинжлэгдчихсэн байна. Дайны бурхан минь өрн шог. Бидэнд ч бас шин зэвсэг хэрэгтэй байна. Чи хэн бэ? Илүү хэрэгт хошууга бүүдүр. Оросд генералууд байгаа. 100 жил өнгөрсөн ч Лисковский, Левша шиг янз бүрийн судлаач нар тал талаас нь тогшиж биологийн дайн бол үлгэр биш. Бас ирээдүйн зөгнөлч биш. Одоо манай нутагт аль хэдийнээс явагдаж байна гэж хэлхийг хичээж байгаач амжилт муутай байна. Дайсны тэргүүн отряд аль хэдийн манай хил дээр ирчихсэн байна. Ямар ч конвенц гэрээ хилцээрийг тоолгүй Оросын эргэн тойронд Америкийн дайны биолабораториуд аль хэдийн байгуулагджээ. Байгуулагдсан Америкийн биолабораториуд нь 30-аад онд Япончууд Манжууртад зөвлөлт холбоот улсын хөлийн ойролцоо. Яг тийм төвүүдийг байгуулж байсан. Тэр үеийн нөхцөлийг дахин сануулж байна. Энэ төвүүд нь тархвар судлалын тагнуул хийх, биологийн зэвсэг хэрэглэх объект буюу байг илрүүлэх, өөрийн цэрэгт тархвар судлалын таатай нөхцлөөр хангахад зориулагдсан. 30-аад оны үед эх орны харуулууд амар мөрний өндөр ирэг дээр зогсож, ард нь хуйхт цохилтын батлон, бүр цаана нь зөвлөлтийн хүчирхэг аж үйлдвэр шинжлэх ухаан байсан. Харин одоо Манайд өнөөдөр зэрэгцээ процесс өрнөж байна. Манай орны эргэн тойронд Америкийн биологийн лабораториуд байгуулагдхийн хэрээр
манай улсын цэргийн судалгааны байгууламжууд ээлж дараалан устгагдж байна. Миний ажиллаж байсан биологийн хамгаалалтын 42 дугаар төв 90-ад онд устгагдаагүй. Харин 2007 онд татан буулгагдсан. Энэ төв нь биологийн зэвсгийг хэрэглэхгүй байх конвенцийн хэрэгжилтийг шалгадаг байсан гад. Үүнийг юу гэж тайлбарласан бэ? Яагаад бидэнд энэ төв хэрэггүй болчихов? Ямар ч тайлбар өгөөгүй. Манай ажилчдад ажлаас халах мэдэгдэл ирж 3 сарын дотор бүгдийг ажлаас халсан. Ингээд л гүйцээ. Ажлаас халсан тухай мэдэгдэл бусад биологийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байсан бүх салбаруудад ирж магадгүй. Шууд утгаараа бол зүгээр л амьд үлд гэсэн үг. Бид зөвхөн тэсэдэл байгаа болохоос өөрсдийн биологийн хүчин чадлаа ажилуулахгүй байна. Бидний эсрэг биологийн зэвсгийг зорилготойгоор ашиглаж байна. Дотоодын биологийн үйлдвэрүүд зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаар ажиллаж байгаа тул бид хамгаалалтгүй болчиход байгаа юм. Тиймээс дотоодын биологийн үйлдвэрүүдэд шинэчлэх хэрэгтэй. Орос орон хүчирхэгч гэсэн энд атомын бөмбөг дэлбэлэх шаардлага алга. Атомын шумбагч чонго зэлгээгч хэрэг алга. Зүгээр л биологийн зэвсгийг зорилготойгоор ашиглаад байхад л болж байна. Хэрвээ бид үргэлжлүүлэн вакцин жаадал байвал бидний лөө тал талаас дайсагнадаг газруудын вакцинд этгээд л байвал ер нь хүчтэйгээс хүчтэй Орос улс НАТОгийнханд хэрэгтэй гэж үү дээ. Оросын иргэд эрүүл байвал хэнд хэрэгтэй юм? Биднийг түшсэн улсууд дэлхийгээр дүүрэн байна. Зөвхөн бид хэрэггүй байгаа юм бишээ. Тэр бум хүмүүс хэрэггүй. Тэр ч байтугай ганц тэр бумыг ч үлдээхгүй. Дэлхийн хүн амын тоог хизээч 500 саяас хэтрүүлэхгүй байх. Яг үүнийг видеоны эхэнд гаргасан Жоржи мужийн хөшөөн дээр бичсэн байгаа. Хөшөөн дээр хэдэн 10 Америкийн алдарт улс төрчид, банкны эзэн, бизнесмэнүүд бүх ажлаа хаяад нэг өдөр цугларсан. Энэ бол дэлхийн шин дэглэмийн хөшөө. Үрд Новус Ордо Секрорум. Шин орднонгийн гол зорилго ба үндэс юм. Бусад хүмүүс бол дэлхий дээрх хавдрын эс гэсэн үг. Энэхүү гэрээсэллийг 8 хэл дээр мөн орос хэлээрч сэлэн бичсэн байгаа. Хавдрын эсвэттэй ёсрохох хэрэггүй. Тэднийг устгахын тулд бүх аргыг хэрэгэл. 2013 он